За сайн байцгаана уу? Pag University-гийн Бүрийна. Танаас нэг асуулт асууя. Бүх төрлийн салбарт гоц амжилт гаргахын тулд заавал шаардлагатай ур чадвар. Өөрийгөө хөгжүүлэхийн тулд юм бүхний суурь болдог ур чадвар. Тэр юу вэ? Хариулт нь анхаарлаа төвлөрүүлэх ур чадвар буюу гүн үйл юм. Яагаад заавал өнөөдөр энэ тухай ярьж байгаа гэж юу? Та өөр дээрээ бодоод үзээрэй. Унтахаасаа өмнө аль эсвэл өглөөс ирээ тухайн өдөртөө амжуулах бүх ажлаа бодно. Тэгээд орноосоо босоод уцаа авахад кино үзээд найзуудтайгаа жилцаар байгаад ямар ч үр бүтээлгүй нэг л мэтгэж шүн болчихсон. Орондоо орно. Би ч бас ялгаагүй. Хүн болгон л ийм өдөр зөндөө байдаг байх. Орчин үеийн хүмүүст хамгийн их дутагдж буй ур чадвар бол яахаа аргагүй анхаарлаа төвлөрүүлэх чадвар мөн. Интернет, сошиал медианы улмаас бид нар чухал зүйлдэд төвлөрч чадахгүй өөрийн ирээдүгөө үгүй үйдэг. Өнөөдөртөө асуудалгүй байж магадгүй ч технологийн хөгжлийн нөгөө талд ажлын байр улам багассаар байгаа. Зохиогч хэлж байгаагаар бид нар ирээдүгөө хамгаалахын тулд хүн төвөгтэй ур чадварыг богино хугацаанд эзэмших. Аль эсвэл аливаа ажлыг чанартай бас хурдан гүйцэтгэж чаддаг байх хэрэгтэй. Хурдтай өөрчлөгдөж буй өнөөгийн нийгэмд 10 жилийн дараа ямар ур чадвар хамгийн хэрэгтэй болохыг хинч зөв тааж чадахгүйгээс хойш шин зүйлийг хурдан эзэмшиж сурах маш чухал гэдэгт та санал зөрөхгүй зэ. Иймээс ирээдүгөө хамгаалахын тулд өнөөдөр та бүхэнд Cal Newport-ийн бичсэн Гүн үйл номыг хураангуйлах болно. Шинжлэх ухааны нотлохын үндсэн дээр бичигдсэн энэхүү ном нь Wall Street Journal бизнесийн бестселлер. Ном хэвлэгдсэн тухайн сарда Amazon-ы бестселлер. Goodreads дээр 100,000 үнэлгээ авсан гайхалтай ном байгаа. Хэцүү зүйл бол ярихгүй. Амьдралаа нин дарвь. Яг одооноос хэрэгжүүлж болох аргачлалыг заах тул подкастаа дуустал цуг байгаасаа гэж хүсье. Та өөрийн бүтээмжээ туллан нэмэгдүүлэхийн тулд олон цаг нэг ажилд анхаарлаа бүрэн төвлөрүүлэх шаардлагатай. Энэ үйлдвэрээр л энэ номыг бүгэлдэн тайлбарлах боломжтой. Хэрвээ анхаарлаа нэг зэг дээр төвлөрүүлж чадвал үр бүтээмжээ нэмэгдүүлэх боломжтой гэсэн үг. Магадгүй зарим хүмүүс нэгэн зэрэг олон ажил амжуулах дуртай ажиллах юм. Гэхдээ хүний тарих малтитаскинг буюу нэгэн зэрэг олон ажил хийхэд зориулагдаагүй. Неврологийн судалгаагаарч олон ажил зэрэг хийх нь үр бүтээмжийг бууруулахыг нотлогдсон байдаг. Үүний талаар нэг судалгаа танилцуулъя. 2009 онд бичигдсэн яагаад ажил хийх нь хэцүү байдаг вэ нэртэй судалгаагаар хүн нэг ажлаас нөгөө ажил руу шилжих үед анхаарал нүунийгээ дагаж шилждэг талаар нотолжээ. Тодруулбал бие үйлдэл нь хэдий өөр зүйл рүү шилжсэн ч хүний тарих ихний ажлаа даалт ухамсартаа боловсруулсаар байдаг ба үүнийг анхаарлын зөрүүг нь. Хамгийн хэцүү зүйл нь хүний тарих нэгэн сариасан анхаарлыг буцааж авахд багагүй хугацаа зарцуулах шаардлагатай байдаг байна. Үүнээс болж ажлын үр бүтээмж мууддаг аж. Жишээлбэл ажил аль эсвэл хичээлээ хийж байхдаа ганцхан минут мэйлээ шалгах, чатаа шалгах, сошиалаа шалгах. Хажууд байгаа хүнтэйгээ ярих гэх мэт үйлдэлүүдийг хийсний дараа өнөөх гол ажилдаа буцсан үед анхаарал нь аль хэдийнэ сарнаад нэг л болж өгөхгүй. Хийж байсан зүйлээ үргэлжлүүлж хийж чадхаа болдог байна. Иймээс бидэнд гүн үйл хэрэгтэй байгаа юм. Магадгүй та гүн үйл ядаргаа гэж бодож байгаах. Зүгээр амарч, залхуур маарч юм шиг. Зүгээр л амжирчих юмсан гэдэг шиг. Гэхдээ хүн ямарваа зүйл бүрэн анхаарлаа хандуулах тэр үйлс нь өөрөө хүнийг аз жаргалтай болгодог. Энэ үед санах ёстой нь ямар ажил хийхэд бус ажлаа яаж хийх нь чухал явдал юм. Жишээлбэл яг адилхан ажил, даалгаврыг өөр хүн хийхэд тэдний сэтгэл ханамж шал ондоо байдаг. Үүнтэй холбоотойгоор Чикагогийн их сурвалжид явуулсан нэг судалгаагаар сонирхолтой нь ажил гэдэг амралтаас илүү сэтгэл ханамж бий болгодог нь нотлогджээ. Яагад гэвэл зориг, эргэх холбоо, сорилт гээд энэ бүхэн хүний анхаарлыг татаж ажилдаа уусгад нь дэм болдог. Харин чөлөө цаг гэдэг тогтсон бүтцгүй учраас сэтгэл ханамжийг бий болгохын тулд баггүй хичээл зүтгэл гарах шаардлагатай байдаг байна. Чухамдаа судалгааны аргачлалаар хэмжээд үзэхэд амархаас илүү ажиллах нь хүмүүсийг илүү аз жаргалтай болгодог байна. Товчхондоо хүн гэдэг ямар нэгэн сорилтыг даван туулах үед л хамгийн сайхан мэдрэмжийг авдаг ажээ. Үүний тулд ажиллаа төвлөрч үр бүтээмжтэй цагийг өнгөрөөх хэрэгтэй. За тэгэхээр яг яах ёстой вэ? Мэдээ за төвлөрийгээд зүгээр шууд гүн үйл хийгээд хэцүү. Зохиогч хэлж байгаагаар гүн үеийн зөв дадал гэж байдаггүй бөгөөд хувь хүн болон ажлын онцлогоос ихээхэн шалтгаалдаг байна. Хамгийн гол нь хаана хэдийн хугацаагаар төвлөрөх. Төвлөрсөн бол хэрхэн ажиллах. Төвлөрлөө хэрхэн дэмжих гэсэн хэмжүүрүүдээр өөрийн төвлөрөх дадал, үйл явцыг бүтээх хэрэгтэй. Уг номон дээр гүн үйл хийх 18 аргачлалыг судалгаа, нотлохоо, жишээтэй тайлбарласан байгаа боловч цаг бага байгаа тул бүгдийг нь ярихгүй. Юутач ямар 18 аргачлал байгаа юм бэ гэвэл нэгт өөрийн хэм маягт харуулж гүн үйлийг үлдэх. Хоёрт дадал олгох. Гуравт юр бүсийн хөшөөрөхтэй байх. Дөрөвт ганцааргүй ажил. Тавт юу болон хэрхэн гэдгийг ангилах. Зургаад өөрийн тархид амралт өгөх. Долоод интернетээс салгах үр дүнгүй. 8-д чухалчлалын ирэм үүсгэж гүн үйлээ хийх. 9-д үр бүтээмжтэй бясалгах. 10-д багц үзэр шийдлэх. 11-д 80-20-ын зарчмыг хэрэгжүүлэх. 12-д сошиал медианаас холдох. 13-т
Интернетийг өөрийгөө зугаацуулах гэж бүү ашигла. 14-т өдрийг минут бүрээр төлөвлөх. 15-т бүхий л үйлдэлээ сайтар үнэл сурах. 16-д үр ашиггүй үйлдэл үгүй ижил сурах. 17-д 17:30-аас өмнө ажлаа дуусгах. 18-д холбогдоход хэцүү хүн болох гэсэн 18 аргачлал бий. Энэ дундаас хамгийн чухал нь гүн үлийг дадлуулах явдал юм. Дадал гэдэг нь амьдралын хэм маяг. Арай гоёор хэлбэл амьдралын хэмнэл. Нэгэнт амьдралын хэмнэлээ болгочвол хэцүү зүйл байха болно. Чарлз Дарвин хүртэл тогтмол хэмнэлтэд амьдардаг нэгэн байсан. Өглөө болгон 7 цагаас ирж хөнгөн салхилан. Өглөөний цагаа уусны дараа 8 цагаас 9 цаг хүртэл судалгаа юм. 1 цаг өөрт ирсэн захилыг уншиж, 10 цагаас өд хүртэл судалгаа юм. Сонирхол татсан асуудал болон бодолд автдаг байсан. Энэхүү хэмнэлтэд ерөөхдөө найдлах боловч зан ёслол байвал танд хэрэг болно. Жишээлбэл амралтын өдөр, ажлын өдөр гэлтгүй гүн үйл хийхээс өмнө кофе уух, хөнхөн дасгал хийх, нүрээ угаах, бясалгах зэрэг өөрт харсан зан үйллээ сонгон үүнийг гүн үйл хийхийн өмнө хэрэгжүүлэл илүү хүрдэнтэй. Ямар ч байсан гүн үйлийг 1 цаг хийхээс эхэлнэ. Учир нь хүний энерги хязгаартай тул өглөөнөөс орой болол хийж чадахгүй. Сэтгэл судлалын доктор профессор Андрес Эриксны 1993 онд хийсэн судалгаагаар анхлан суралцагчдын анхаарлаа төвлөрүүлэх чадвар нь өдөрт 1 цаг байдаг бол агсан түвшний хүнийх 4 цаг болдог гэж бичигдсэн байдаг. Иймээс бид нар анхаарлаа төвлөрүүлэх чадвараа баг багаар дасаж, сайжруулах хэрэгтэй. Нэгэнт хүн хамгийн сайндаа л 4 цаг хүртэл төвлөрч чадхаас хойш энэ хязгаарлагдал цаг хугацааг хамгийн чухал зүйлдээ зориулах хэрэгтэй. Ямар ажил хамгийн чухал байгаа хэрвээ мэдэхгүй байгаа бол цөөн чухал зүйлсийн хууль буюу 80% зарчим танд туслах болно. Уг номон дээр 80% зарчмыг олон нөхцөл байдалд нийт үр дагаврын 80% нь боломжит учир шалтгааны 20% шалтгаалсан байх нь бий гэж тайлбарласан байдаг. Юу гэсэн үг вэ гэвэл 20% чухал зүйлс нь 80% үр дагаврыг бий болгодог гэсэн үг. Жишээ авч үзье. Зарим компанийн хувьд 80% орлогыг 20% хайрлаж бүрдүүлдэг. Заримдаа компьютерийн доголлолын 20% нь компьютерийн алдааны 80% бий болгодог. Бодит байдал дээр зарим улсад 80% дотоодын нийт бүтээгдэхүүнийг 20% иргэд бүрдүүлдэг. Excel хэрэглэгчдийн 80% нь Excel-ийн 20% л функцийг ашигладаг. Өдөр тутам өмсөх хувцсны 80% нь өөрт байгаа бүх хувцсны 20% л байдаг гэх мэт дуртад байвал дуусахгүй байх. Крис Маккизни ингэж хэлсэн байдаг. Хэдий ч нэг их зүйл амжуулахыг хичээнэ. Төдий ч нэ багыг бүтээнэ гэж. Иймээс таны өдөр тутам хийдэг ажлын ихэнх хувь нь таныг амжилтанд хүрэхгүй байж магадгүй бөгөөд хамгийн чухал 20% ажлаа олж бусдад үгүй гэж хэлж сурах нь чухал юм. Тэгээд гүн үйл хийх 4 цагта 20% анхаарч, үйлдэлсэн цагта 80% ихсгээл хийхэд болно. Мөн амралтын талаар Америкийн Science сэтгүүл гарсан нэгэн нийтлэг иштгэдэг. Шинжлэх ухааны олон зуун жилийн турш нухастай бодох нь аливаа шийдвэр гарах үйл явцад эерэг нөлөөтэй гэдгийг хэлсээр ирсэн. Гэвч энэ нь баримт нотлохотой зүйл мөн үү? Би л тэгж бодохгүй байна. Нидерландын сэтгэл судлаач Ап Дейкерсны хийсэн судалгаагаар зарим нэг шийдвэрийг 70 тухансартаа даатгах нь илүү үр дүнтэй байдаг гэж дүгнжээ. Өөрөөр хэлбэл заримдаа ямар нэгэн шийдвэр гаргахын тулд толгойгоо гашуулах нь нөхцөл байдлыг улам дордуулдаг бөгөөд үүний оронд төр мартснаар хэргийн учрыг тайлж чаддаг байна. Энэ талаар туршлагыг та номноос олж уншаарай. Ер нь өдөр тутмын амьдралдаа бодоход ойрын зориг, шин санаа гих мэтчлэн том шинэлэг санааг ажлын ширээний ярд гаргадаг хүн цөөхөн л байх. Гудамжинд алхаж байхдаа, салхинд гарч байхдаа, аль эсвэл 0 хүндэрч байхдаа л бидэнд гайхалтай санаа орж ирдэг. Эсвэргээрээ амралтгүй битүү ажиллах юм бол шин санаа байхгүй ажлын үр бүтээмж буурна. Иймээс толгойгоо гашлахын оронд өөртөө амралт өгч байгаарай. Яаж амрах вэ гэж үү? Мэдээж хэвтээд кино үзээд сошиал уух юм бол амарсан шиг болохгүй. Мишиганы их сургуулийн доктор Рэйчел хамгийн сайн амралт бол байгальд алхах гэдгийг судалгаагаар нотолсон байдаг. Хүн байгалийн амьтны хувьд байгаль гэдэг орчинд ороо анхаарлаа төвлөрүүлэх шаардлагагүй бөгөөд хүн өөрт хамгийн сонирхол татам сэдвээ бодож ямар нэгэн зүйл рүү идэвхтэй анхаарлаа төвлөрүүлэх шаардлагагүй болдог тул анхаарал төвлөрүүлэх чадварыг маш сайн эдгэдэг байна. Түүний хэлж байгаагаар 50 минут орчим байгаль салхилал зохимжтой аж. Гэхдээ бид бүхний мэдж байгаагаар Улаанбаатарт олж байгаа хэцүү байх. Иймээс ядаж өдөрт 3 удаа 15 минут ажилласаа гарч агаар амьсгалж байгаарай. Эцэст нь shutdown ritual буюу дуусгах зайшил. Ажлаа дуусгахдаа дуусгасан шиг дуусгах гэсэн үг. За ингээд дуусгаа гэд ажлаа дуусгасан ч хүний тарих ажлаа бодсоор л байдаг юм байна. Үүнийг шинжлэх ухааны хувьд Zeigarnik эффект гэж нэрлэдэг. Сериалны төгсөл толгойд бодогдох. Үлдээсэн комент. Чат дээр реплай хийж толгоноос гарахгүй байгаа нь дууссан гэдгийг тарих тодорхой таньж чадахгүй байгаатай холбоотой юм. Толгойд бодогдоод байвал мэдээллийн систем ажилласаар байгаад мэдрэл улам ядарна. Үүнээс сэргийлэхин тулд өөрт дууссан гэдгээ сануулах хэрэгтэй. Үүний тулд анхнаасаа тухайн ажлаа төлөвлөх шаардлагатай. Цаасан дээр юуг хизээ дууссан гэж үзэх вэ гэдгээ буулгах юм бол үүнээс сэргийлж дараач ажлаа үр бүтээмжтэй, сэтгэл ханамжтай хийх боломжтой болно. За эцэст нь дүгнэх юм бол сайн төвлөр. Ингээд л болоо.
Хамгийн чухал зүйл мөртлөө бид нарыг хинч энэ талаар яг яаж вэ гэж судалж байгаагүй байх. Аж үйлдвэрийн төвдгөр хувьслаас болж бид нар хитрхи их дуу шуугиантай орчинд амьдрах болсон бөгөөд өнөөгийн бидэнд үнэхээр чухал бөгөөд маш ховор ур чадвар. Гүн үйлгэх энэ ур чадвар цаашдаас улам их үнцэнтэй болно гэдэгт итгэлтэй байна. Баялаг жишээ. Судлаа туршлаар нотлогдсон энэхүү ном нь хэрэггүй зүйлс хийлгүй чухал зүйлээ төвлөрч үр бүтээмжтэй чөлөөтэй амьдрахыг хүсэж байгаа хүн бүхэн зориулагдсан бөгөөд өнөөдрөөс эхлээд 12 сарын 6 хүртэл зөвхөн Бүүклоцгийн имэн дээр 10 их амьдралтайгаар авах боломжтой байгаа шүү. Хот дотроо хүрэлт үнэгүй. Хөдөө орон нутагч бас илэх боломжтой юм байлээ. Номоо авах бол маргааш биш, нөгөөдөрч биш. Хамгийн хэрч хүчтэй байгаа яг одоо аваарай гэж зөвлөж байна. Дараагийн дугаараар уулзъя. Баярлалаа. Баяртай.